Дотоод иргээх сургуулиас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан их сургуулийн нийт эмэгтэй ажилтан албан хаагчдын санал хүсэлтээр бүсгүй бэлдэржүүлэх иж бүрэн танхимд өгчүүлэн хүлээлгэн өглөө. Энэхүү танхимын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж дотоод иргээх сургуулийн захирал доктор профессор Цагдаагийн хурандаа Батбаатар болон захирлын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл их сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд багш албан хаагчид оролцлоо. Бүсгүй бэлдэржүүлэх иж бүрэн танхимд их сургуулийн эмэгтэй албан хаагчид чөлөө цагаараа йог, бясалгал, спиннингээр хичээллэж, хуваарийн дагуу амралтын өрөө саунаар үйлчлүүлэх боломжтойгоор онцлог юм а. Тэгээд манай дотоод иргээх сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөл анх 2015 оны яг өдийд их сургуулийн захирлын санаачлагаар үндсэндээ зохион байгуулагдчихсан. За тэр цаг үеэс хойш бол тасралтгүй манай эмэгтэйчүүдийн зөвлөлөөс бол эмэгтэйчүүдийнхаа нийгмийн хамгааллын өөрийгөө хөгжүүлэх болоод бусад ажил арга хэмжээ, олон нийт рүү чиглэсэн хүртэл арга хэмжээнүүдийг маш их зохион байгуулж ингэж явж ирсэн. За энэ удаад бол манай нийт эмэгтэйчүүдийн хүсэлт тийм ээ. За тэгээд санал асуулга юм дээр үндэслээд бид нар удирдлагт бол энэ эмэгтэйчүүдтэй хандсан чирэгжүүлэх спорт сургалтын төвийг ингээд тогтчулж өгөөч гэсэн юм саналыг тавьсан. За манай сургуулийн ер нь нэг зорилт бол юу юм бэ гэхээр их сургуулийг хотын хэлбэрээр хөгжүүлэх, за нийтийн бие тамирын спортыг дэмжих ийм ажил хийж байгаа тийм ээ. Тэгээд энэ зорилтынхаа хүрээнд ч гэсэн манай эмэгтэйчүүдийн удирдах зөвлөлөөс гаргасан саналыг бол их сургуулийн удирдлага маш сайхан хүлээж аваад бидэнтэй хамтарч ажиллаад энэ бүсгүйчүүд гэсэн энэ сайхан спорт сургалтын төвийн үйл ажиллагааг өнөөдөр нээж өгч байгаад бол манай эмэгтэйчүүдийн удирдах зөвлөлт төдийгүй нийт их сургуулийн эмэгтэй алба хаагчид бүгд маш их талархалтай хүлээж авч байгаа. Мэдээж эзэн хичээл заяа хичээнэ гэж тийм ээ. Бид яахын аргагүй ажил гэр за тэгээд цаашлаад бүр замын төгжээч гэх юм те ингээд ерөөсөө л бид нар нийтээрээ ерөөсөө маш завгүй хүмүүс болсон байхгүй юу. Тэгэхээр бид нар ажлын байран дээрээ өөртөө цаг гаргаад ингээд ийм сайхан өөрийгөө хөгжүүлээд тийм ээ. Ингээд нийтийн бие тамирын спортоо дэмжиж явах ийм бүрэн боломжтой болсон учраас манай эмэгтэйчүүд өөртөө хайртай байж өөртөө цаг гаргаач тийм ээ. Энэ сайхан иж бүрэн тогтчуулаад өгсөн энэ заалныхаа үйл ажиллагааг ашиглалтыг тийм ээ бид нар бүх төвшөндөө дэмжээд ингээд ажиллах нь зөв шүү. Тэгээд нийт бүсгүйчүүдэд спиннингээр, йогоор тийм ээ хичээлээсэ гэж уриалгах байна. Энэ сайхан танхимынхаа үйл ажиллагааг бол тасралтгүй хэвийн үргэлжлүүлээд явна гэдэгт бол итгэлтэй байна. Нээлтийн үеэр их сургуулийн ахлах сургуулийн сурагчид, ахлагчийн сургуулийн багш суралцагчид аяг гიშгийн мэндчилгээ дэвшүүлэн йог спиннингийн хичээлийн хэсгээс үзүүлэн албан хаагчид энэхүү танхимыг байгуулах асуудлыг шуурхай шийдвэрлсэн их сургуулийн удирдлагуудаа талархал илэрхийллээ. Өнөөдөр манай Light Spinning Beauty салоноос дотоод иргэний сургуультай хамтраад ерөнхийдөө 10 минутын үзүүлбэрийг үзүүллээ. Спиннинг гэдэг маань ерөнхийдөө бол маш их тийм эрчтэй дасгал. Спиннингээр хичээлснээр бол маш хурдан хугацаанд илүүдэлж ингээс хасна. Нурууны суулттай болон хөдөлгөөний дутагдлыг маш хурдан хариуцлах нь. За дээрэс нь стресс ядаргааг арилгах нь. За дээрэс нь дуу хөгжмийн сонсголтоо болон хөдөлгөөний маш гоё эрч хүч аавна, энэ дээрийг аавна. Тэгээ спиннинг гэдэг маань өөрөө бол групп дасгал. Энэ бол бас ганцаараа хийдэг дасгал биш. Тэгэхээр маш хамт олноороо найрсаг нөхөрлөлийг бас бий болгодог байгаа. Тэгээд аливаа эмэгтэйчүүд бид бүх нь маш их завгүй байдаг. Тэгээд ар гэрээ авч явах тэгээд хүүхдээ зөөх дээрэс нь ажил маань маш их ачаалттай бөгөөд ерөнхийдөө суудлын ажилд маш их байгаа. Тэгэхээр та бүхэн маань спиннингээр хичээлээрээ гэж Light Spinning-ийн зүгээс уриалмаар байна. Их сургуулийн эмэгтэй албан хаагчид бүсгүй танхимд цагийн хуваарийн дагуу йог, бясалгал, спиннингийн төвүүдийн мэргэжлийн багшаар хичээл заалгаж хамтран ажиллах юм.